Сайн мэцхан уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдөр та бүхэндээ өгүүлбэртэй бодлогыг арифметикийн үйлдэлүүдийн тусламжтайгаар хэрхэн хялбар бөгөөд хурдан бодохыг жишээ бодлогуудаар дамжуулан тайлбарлахаар бэлдлээ. За эхний өгүүлбэртэй бодлогын өгүүлбэрийг бүгдээрээ сонирхон уншъя. За хашаанд байгаа галуу туулайны толгойг нь тоолбол 20. Хөлийг нь тоолбол 52 байв. Хэдэн галуу хэдэн тулай байсан бэ? За бүгдээрээ сая өгүүлбэрийг уншлаа. За өгүүлбэртэй бодлогон дээр өгүүлбэрээ эхлээд маш сайн унших хэрэгтэй. Ямар өгүүлбэрүүд өгөгдсөн байна? Юуны тухай байна? Юу олох хэрэгтэй вэ гэдэг зүйлүүдээ маш сайн уншаад ойлгох хэрэгтэй байгаа. За тэгэхээр манай саяны өгүүлбэр дээр хоёр амьтны тухай гарч байгаа. Хашаанд эхлээд галуу туулай гэсэн хоёр амьтны тухай яригдчихэж байгаа. За тэгээ галуу туулайны толгойг нь тоолох юм бол 20 байсан гэсэн үг тий. Толгойг нь тоолбол 20 байсан гэдэг нь хашаанд нийт хэдэн амьтан байсан бэ гэдг нь тодорхой байна гэсэн үг. Тэгэхээр хашаанд нийт галуу туулай нийлээд 20 амьтан байсан гэсэн үг. За тэгээ хөлийг нь тоолох юм бол 52 байсан. 52 байсан гэж байна. Тэгэхээр галуу хэдэн хөлтэй вэ гэдгийг бүгдээрээ бодъё. Галуу мэдээж 2 хөлтэй, туулай 4 хөлтэй. За тэгэхээр ерөнхийдөө өгүүлбэртэй бодлогыг бодохдоо нэг иймэрхүү байдлаар схем гаргачих юм бол ойлгомжтой байдаг. За одоо бүгдээрээ бодолд руу оръё. За хашаанд байгаа тэр бүх 20 амьтныг бүгдийг нь галуу байсан гэж үзье. Бүгдээрээ тэгж төсөөлье. Хашаанд байгаа бүх амьтад маань галуу байсан гэж үзье. За тэгэх юм бол нийт 20 галуу байгаа хашаанд. За бүх амьтнаа галуу гэж үзсэн учраас хашаанд нийт 20 галуу байгаа. Тэгвэл 20 галуу маань тус бүрдээ 2 хөлтэй. Тэгэхээр хашаанд байгаа 20 галуу маань нийт 40 хөлтэй байх ёстой гэж гарч байна. Энэ бол галууны нийт хөлийн тоо. Нийт хөлийн тоо гарч байгаа. Гэтэл бодлогын өгүүлбэр дээр хөлийг нь тоолбол 52 гэж байгаа. За тэгэхээр хашаанд нийт 52 хөл байгаа юм бол бид нар хашаанд байгаа бүх амьтнаа галуу гэж үзсэн учраас галууныхаа тус бүрд нь 2 хөлтэй гэж үзээд 40 гаргасан. Тэгэхээр энд хашаанд байгаа бүх амьтны маань хөл 40 гэж гартал энэ дээр 52 гэж өгүүлбэр дээр өгсөн учраас зөрүүг нь тооцох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр зөрүүг нь тооцохын тулд бид нар хасаж өгнө. Тэгэхээр 52-оос 40-ыг хасгаар энд 12 гэдэг нь хашаанд байгаа нийт амьтны хөлний зөрүү. Хөлний зөрүү. Нийт амьтны хөлний зөрүү гарч байгаа. Тэгвэл хашаанд байгаад нэг туулай гаргаж аваад бас нэг галуу гаргаж аваад хөлнийхэн зөрүүг тооцоо. Тэгвэл нэг туулай 4 хөлтэй, нэг галуу 2 хөлтэй гэхээр хасах юм бол хөлний зөрүү нь 2 гарч ирж байгаа. Энэ болохоор нэг амьтан дээрх хөлний зөрүү. Хөлний зөрүү гарч ирнэ. За одоо нийт хашаанд байгаа хөлний зөрүүгээ нэг амьтан дээрх хөлний зөрүүнд хуваая. 12-гаа 2 хуваахаар эндээс 6 гэж гарна. 6 гэдэг нь хашаанд байгаа нийт туулайны тоо гарч ийнэ гэсэн үг. Яагаад вэ гэхээр бид нар хашаанд байгаа бүх амьтныг эхлээд галуу гэж үзсэн тийм үү? Тэгэхээр галуу гэж үзээд нийт хөлний тоогоо гаргаж аваад нэг амьтан дээр хөлний зөрүүгээ гаргаад хуваагаад гарсан хариу нь галуу гэж авч үзснийхаа эсрэгээрээ буюу туулайныхын тоо гардаг гэсэн үг. Хэрвээ бид нар энэ дэр бүх амьтныг туулай гэж үзсэн тохиолдолд нийт зөрүү нэгжин зөрүүнд хуваагаад гарсан хариу маань туулай биш эргүүлээд галууг ингэж зүрдэг гэсэн утгатай. За тэгэхээр хашаанд 6 туулай гэсэн бол нийт 20 амьтнаасаа 6 тасахаар 14 галуу байсан байх нэ.
За ийхүү арифметикийн үйлдэлүүдээр үйлдвэртэй бодлогыг ийхүү хэлбэр бодож болох нэ. За тэгвэл одоо бүгдээрээ нөхцөл нь өөрчлөгдсөн байдлаар уг бодлогыг өөрөөр хэрхэн бодох вэ гэдгийг хоёр дахь жишээ бодлогоноос харъя. За хоёр дахь жишээ бодлогын үйлбэрийг харах юм бол за төрөвчөнд 20,000-ын ба 5,000-ын 9 ширхэг дэвсгэрт байжээ. Нийт мөнгөн дүн 105,000 байсан бол 20-ын дэвсгэрт ба 5,000-ын дэвсгэрт тус бүр хэд байсан бэ? За бүгд хоёр дахь бодлогынхаа өгүүлбэрийг сая уншлаа. За хоёр дахь бодлогын маань өгүүлбэр жоохон нөхцөл нь өөрчлөгдсөн байгаа. Гэхдээ төрөвчөнд хэдэн төгрөг байсан бэ? Хэд хэдийн дэвсгэрт байсан бэ гэдэг бүгдээр эхлээд эсгэмчлэх хэрэгтэй. За 20,000-ийн дэвсгэрт мөн 5,000-ийн дэвсгэрт байсан байгаа. За нийлээд төрөвчин дотор тэгвэл нийлээд хэдэн ширхэг дэвсгэрт байсан бэ гэхээр өгүүлбэрээ уншвал 9 ширхэг мөнгөн дэвсгэрт байсан. Тэр бүгдийнх нь мөнгөн дүн нь 105,000 төгрөг. 105,000 төгрөг байсан. За бодлогоо бүгдээрээ эсгэмчилчлээ. Одоо үүнээс өмнөх бодлогынхаа аргаар бодъё. За төрөвчөнд байгаа бүх мөнгийг 5,000-ын дэвсгэрт байсан гэж бодъё. За бүх мөнгө 5,000-ын дэвсгэрт байсан. За тэгвэл хэдвчин дотор маань төрөвчин дотор маань 9 ширхэг мөнгөн дэвсгэрт байгаа. Тэгэхээр 9 ширхэг 5,000 төгрөг байсан гэж үзье. Тэгэх юм бол энд 45,000 төгрөгийн мөнгөн дүн гарч байгаа. Гэтэл бодлогын өгүүлбэр дээр нийт мөнгөн дүн 105,000 төгрөг байсан гэж байгаа. Тэгэхээр бид нар бодож гаргахад бүх мөнгөн дэвсгэрт маань 5,000 төгрөг гэж үзэхээр 45,000 төгрөг л байх ёстой. Тэгэхээр энэ мөнгөн дүнгийн зөрүүг тооцно гэсэн үг. 105,000-аас 45,000 төгрөгийг хасвал энд 60,000 төгрөгийн зөрүү гарч байгаа гэсэн үг. Энэ болохоор нийт мөнгөн дүнгийн зөрүү. Өөрөөр хэлбэл нийт мөнгөн дүнгийн зөрүү энд явж байна. За тэгвэл нэг мөнгөн дэвсгэрт өөрөөр хэлбэл төрөвчнээс нэг 20,000 төгрөг аваад нэг 5,000 төгрөг аваад энэ хоёр мөнгөн дэвсгэртийн зөрүүг тооцвол 20,000-аас 5,000 төгрөгийг хасна гэсэн үг. Тэгвэл 20 ба 5,000 төгрөгийн дэвсгэртийн хооронд 15,000 төгрөгийн зөрүүтэй байдаг байна. Энэ болохоор нэгжийн зөрүү. Өөрөөр хэлбэл нэг мөнгөн дэвсгэртийн зөрүү гарах байгаа гэсэн үг. За одоо тэгэхээр 60,000 төгрөгийг нэгжийн зөрүүндээ хуваая. 15,000-аа хуваахаар энэ дээр 4 гэдэг нь юуны тав вэ гэхээр бид нар бүх мөнгөн дэвсгэртийг 5,000-ын дэвсгэрт гэж үзсэн бол нийт мөнгөний зөрүүг нэгжийн зөрүүнд хуваагаад гарсан хариу маань 20,000-ын дэвсгэрт гарах ёстой. Тэгэхээр 4 ширхэг 20,000-ын дэвсгэрт байсан байх нь. Тэгвэл нийт 9 ширхэг дэвсгэрт байсан учраас 9-өөс 4 ширхэг 20-ыг хасах юм бол 5 ширхэг 5,000-ын дэвсгэрт байсан байх нэ. За ийхүү бодлогыг хэлбэр аргаар бас бодож болох нэ. За анхаарлаа хандуулсанд баярлалаа.